Ялгаатай чанартай яг л 10-аас 14 хоногтой захиалсан бүзэг чинь таны гарт төрүүлж болно. Та бүз захиалга бол Instagram, Facebook сайтаар захиалж болно. Сайтаар захиалж бол купон оруулах хэсэгт нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чадна. Тэгээ одоогийн 5% хөнгөлт гэдэг чинь их шүү дээ, тэ. Тэгэхээр бүзээ захиалцгаагаараа манайхаа. За hi guys, өнөөдрийн бичлэгээр Jamarant-ийн Wemby дээр хийсэн гайхалтай нэгэн тоглолтоор эхлүүлье. Тэгээ энэ тоглолт нь яг нөө Санжаа ахын Магис дамны хүртгээ те гэж хэлж байгаа шиг тогсон. Тэгээд энэ тоглолт нь баг оны онцлог тоглолт байж болох байсан ч тэгээд тооцогдоогүй. Гэхдээ гоё тоглолт байсан. За тэгээ Memphis-ийн Spurs-ийнхэнтэй 2 таар тоглосон. Тэгээд 2 дараалж хоцсон. Тэгээд эхний тоглолтын дээр бол багаараа сайн байсан. 2 тоглолтын дээрсэн багаараа сайн байсан. Тэгээд Санти Алдама 2 тоглолтын дээр бол онцгой байсан. Тэгээд career high болох 29 оног хийгснээр хоцсон. За тэгээд залгуулал шууд Scoot Henderson-ийн талаар яриад өвчээ. Тэгээд энэ залуу маань өмнө жил тааруухан тоглож исэн, хүн болгон л баст гэж яриадсан тий. Тэгээд энэ тоглогч маань одоо л нэг лигд дасаж эхэлж гинөө гэж бол би харж байна. Career high болох 39 оноогоо л авсан. Тэгээд би л Scoot Henderson-ыг сайн явахт нь тийм баярлдаг төрлийн хүн. Яг тэгвэл миний тийм дуртай төрлийн холбогч тоглогч, гүйлгүү чинь тий маш хурдтай, тесрүүл шидүү шидчин тий. За тэгээд Portland маань дараа нь Boost тоглосон байгаа. Тэр тоглолтын дээр бас л Scoot Henderson багийнхаа гол онооны үргэн тоглогч хийсэн. 25 оноо, 7 rebound, 8 assist, 2 steal гэсэн одоо үзүүлэлттэй тоглосон байна. Бас тийм болж штэ залуу хүн. За тэгээд дараагийн тоглолтыг Boston болон Atlanta Hawks-ийн эсрэг тоглолтоор ярив. Тэгээд энэ тоглолт бол Atlanta Hawks-ийн бол үнэхээр сайн тоглосон. Celtics бол илүү явж исэн боловч сүүлд Atlanta Hawks-ийн залуучууд маань өвтий гаргаад тэгээд өвтий дээрээ сүүлийн хэдэн секунд тоглож идэх одоо шилдэлтүүдийг хийгээд хоцсон байгаа. Тэгээд өмнө жил бол Atlanta Hawks ийм бол байгаагүй. Play-in-с гадуурх амжилттай явж исэн. Тэгээд энэ жил бол бүсийн плей-оффын Boost 6 дугаар байранд явж байгаа нь бол маш том амжилт гэж би харж байна. За тэгээд Suns-тай бас тааш тоглосон. 1 сарын 14-нд тэгээд энэ тоглолтын дээр Trae Young 43 оноо авснаар Suns-ыг хөдсөн. Тэгээд Suns мэндэ тий. За тэгээд Suns гэснээр Suns Detroit-тэй тааш тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр Kevin Durant болон Devin Booker маань нийлээд 71 оног авсан. Тэгээд энэ тоглолтын дээр бүр Detroit-тэй алцаж хоцсон. Нэг хэдхэн онооны зөрүүтэй тоглолт дууссан байсан. Тэгээд ер нь бол Suns-чин contender баг. Тэгээд Detroit ч юм бол өмнө жил бол тийм ямар амжилттай 12 хон хожил сисиг дуусгаадсэн шүү дээ. Тэнгүүд энэ жил одоо том боготой алцаад байна тий. Тэгээд сонирхол. За тэгээд Cade Cunningham гэдэг залууг онцлохгүй байхын арга алгаа. Миний хэл. За тэгээд Houston-тэй тааш тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр Cade Cunningham 32 оноо, 9 rebound, 7 assist, 1 steal, 1 block гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байна. Бараг л triple double дундсан байгаа сте. Тэгээд сайн байна. Энэ жил Detroit бол үнэхээр том өрсөлдөгч нар болж сайжирч бэлтгэл өдрөө сайн хийсэн байна. За тэгээд дараагийн тоглолт бол Milwaukee-гийн эсрэг Sacramento-гийн тоглолт. Тэгээд энэ тоглолтын дээр Giannis 33 оноотой triple double хийж Sacramento-г буулгаж авсан. Тэгээд Milwaukee үлрэлийг бүр ямар муу эхлүүлж ялаа. Би бол зөндөө ярьсан. Тэгсэн чинь одоо сүүлийн 4 тоглолт дараалж хожсон. Тэгснээр бүр East-ийн 4-т явж байна. Энэ бол маш том амжилт. Энэ бүгд бол Giannis-аас бас нэлийн том тийм хамааралтай гэж би харж байгаа. За тэгээд Торонтотой бас таар тоглосон. Энэ тоглолтын дээр Giannis бас л 35 оноотой double хийсэн. Тэгээд Giannis яагаад MVP бас авч болохгүй гэж тий. Бас MVP дээгүүр явж байгаа. Тэгээд Sixers-тэй бас таар тоглоод хоцсон байна Milwaukee. За тэгээд багийн 2 дахь лидер юу гэж чимээгүй ингэж удаан яваад байх уу. Тэгээд бас Орландогийн эсрэг 30 оноо оруулснаар Орландог хожиж чадсан байна. За тэгээд Jalen Brunson Атлантатай тоглосон. Jalen Brunson New York Knicks Атлантатай тоглосон. Тэгээд тэр тоглолт дээр Jalen Brunson 34 оноо авснаар Атлантаг хожсон байна. За тэгээд Sixers New York Knicks хоёр бас тааш тоглосон. Тэр тоглолт дээр Jalen Brunson 38 оноо авснаар бас Philly-г хожсон байна. За нөгөө мангас шиг дээр rebound авдаг тоглогч Domantas Sabonis маань Wizards-ээс тоглосон. Манай хотын багийн эсрэг. Тэгээ хожсон. 23 онооны зөрүүтэй хоцсон. За тэгээд Domantas Sabonis 29 оноо 18 rebound гэдэгээс одоо стат хийсэн байна. За Wizards гэснээс Wizards Golden State Warriors-тэй тоглосон. За тэр тоглолтын дээр Jordan бол 2 дахь удаага хуучин багтаа ирж тоглож байна гэртээ.
За тэгээд тэр тоглолтын дээр Jordan Poole 38 оноо, 5 rebound, 5 assist гэсэн одоо статад тогсон байна. За тэгээд 3-аас 15 шидэж 8-ыг нь унгасан байна. За тэгээд Denver Dallas 2 үзсэн. Тэгээд бас л их алдцдаг баг. Гэтэ бидэнд Doncic байгаагүй. Тэдэнд Jokic нь байсан. За тэгээд тэр тоглолтын дээр Jamal Murray 45 оноо авснаар маа Dallas-ыг хоцсон байна. За тэгээд цаашлаад Denver Miami-тэй тоглосон. За энэ тоглолт их онцгой байсан. Яагаад гэвэл Jimmy Butler 7 тоглолт бандуулсан. Одоо энэ тоглолтын дээр эргэж ирсэн. За тэгээд энэ тоглолтын дээр Jamal Murray хэдэн 30 оноо авсан байсан. Тэгээд Nikola Jokic triple double хийснээр Miami-г буулгаж авсан байлээ. За тэгээд Denver Houston-тэй тоглосон. Тэгээ хожигдсан Houston-д яагаад гэвэл Jalen Green тэр тоглолтын дээр бол үнэхээр сайн тоглосон. 34 оног авснаар Denver-ыг хожиж чадсан байна. За бас өөрд нэлийн чимээгүй байгаад Anthony Edwards маань 36 оног New York Knicks-ийн эсрэг авснаар New York Knicks-ийг хожиж чадсан байна. Тэг 36 оноо. Тэгэд энэ тоглолтын дээр бас нэг амар постер даг хийсэн. За энэ өндөө бас амар тогч байгаас. Үсрэлт тесрэлт бас амар гарш. За Austin Reeves Brooklyn-ийн эсрэг career high болох 38 оног оруулсан хийсэн. Тэгээд Lakers бас нэлийн чимэг байгаад шүү тийм. Мөн улирал эхлэхэд нэлийн бас хайптай байгаадсэн. Тэгээд одоо юу болохыг харжлаа. За Pelicans-аас нэг л хүн их онцгой тоглоод байгаа. Тэр хүн бас CJ McCollum. За тэгээд Zion ирсэн байлээ. Zion бас л нэлийн чимэг байгаад байгаа тий. Ер нь бол гол ер нь тийм од тогтогч нар маань энэ үлрэл бас нэлийн чимэг байгаад байна. Тэгээд Zion ирээд 24 оног авсан байна. Харин CJ McCollum 26 оног авсан байна. Нийлээд 50 оног авч хоцсон байна. За тэгээд Utah-тай 2 таарч тоглосон. Тэгээд бүр өвтгий гараад энэ тоглолт бол нэлийн ширүүн тоглолт болсон. За тэгээд CJ McCollum тэр тоглолтын дээр 45 оноо, 8 rebound, 4 assist, тэгээд 3 блок гэсэн одоо статик үзүүлсэн байна. 12 шидэж 5-ыг унаасан байна. За тэгээд Bulls-с бас Zach Lavine-ийг онцгойгоо Clippers-тэй таарч тоглосон. Тэгээд Clippers-ийг хожсон. Zach Lavine тэр тоглолтын дээр 35 оног авсан. Өчигдөр хоцсон байна. Bulls хоцсон. Йоо. За тэгээд Cavs Suns 2 тоглосон. Тэгээд Cavs бол мэдээж East-ийг тэргүүлж байгаа. East-ийн 1-р байранд байгаа. За тэгээд Mitchell тэр тоглолтын дээр 33 оноо авснаар Phoenix Suns-ыг хожиж чадсан байна. За тэгээд Minnesota-тай бас тоглосон. За тэгээд Darius Garland 29 оноо, Donovan Mitchell 36 оноо авснаар бас хожиж чадсан байна. Нийлээд 65 оноо авсан байна шүү. За тэгээд Donovan Mitchell Индианагийн эсрэг бас л 35 оноо авснаар хожсон. За тэгээд 30-аас дээш оноо аавна гэдэг бол Mitchell-ийн хувьд бол энгийн зүг шиг болсон байна. Тэ. За тэгээд Cavs OKC 2 өмнө тааш тоглосыг та нар мэдж байгаа. Тэгээд тэр тоглолтын дээр Cavs бол хожсон. Харин хоёр дахь тоглолтын дээр л OKC хожсон. Энэ тоглолтын дээр OKC-ийн залуучууд бол үнэхээр бүр хожи тэг хин илүү гэдэг батлий гэж гарч ирсэн бол харагдсан. Тэгээд Shai Gilgeous-Alexander бүр үнэхээр онцгой юм аа. Тэгээд угаасаа энэ жил яагаад MVP авч болохгүй гэж те? Яагаад MVP-г нэгээр төрүүлж болохгүй гэж? Энэ жил яагаад MVP үлрэлт нь биш гэж гээл те? Үнэхээр хэлэхгүй гал. За тэгээд Brooklyn-тэй OKC тоглосон. Shai Gilgeous-Alexander 27 оноотой double хийснээр хоцсон. Маш их даруухан мөртлөө тийм гоёмсаг стат хийсэн. За тэгээд Sixers-тэй тоглоход Shai Gilgeous-Alexander 32 оног авснаар бас Sixers-ыг хожиж чадсан байна. За тэгээд Warriors Minnesota-тэй тоглосон. Тэгээд энэ тоглолт дээр Curry бол үнэхээр гайхалтай тий галзуу тоглосон. 31 оног авсан. Тэгээд 3 шидэлтүүдийг бол бүр үнэхээр л амархан харагдуулж илээ. За тэгээд нэмэлт мэдээллүүдээс дуртад Jimmy Butler Phoenix Suns руу явах магадлал нь хувь нь бол хамгийн их байгаа юм билээ. Тэгээд бас Dallas бити ирээсэ гэж. За тэгээд Bradley Beal за би Milwaukee руу явъя гэд трейдлэх хүсэлт бол гаргасан мөлий. За тэгээд дэлхийн номерын тоглогч Nikola Jokic энэ үлрэлт ингэж тоглож байна. Харин Michael Jordan 1998 онд MVP үлрэлтээ ингэж тоглож исэн байна. Йоо, Nikola Jokic статууд нь бүр ямар амар бэ те. За тэгээд Bulls-ийн rookie тэгээд манай Spurs-ийн rookie хоёр маань тоглолтын тэмцээнд орох тийм нэрсээ өгсөн байна. За тэгээд Jordan Poole 3 шидэлтэй тэмцээнд бас орох магадлал өндөр гэсэн энэ өдрөл 125 удаа 3-аас хийгээд 40% довтолж байгаа юм лээ. За тэгээд LeBron Shaq-аас илүү довтлооны хувьтай тэгээд Rim-ын дээрээс Shaq-аас илүү хувьтай довтолж байна гэсэн тийм бас судалгаа гарсан байна. За Cat болохоор Minnesota тоглож байхдаа 62 тоглолтод 515 ребаунд авч ирсэн бол Knicks дээрээд 38 тоглолтод 530 ребаунд авсан байна.
За тэгээ Бруклинд одоо гялалцаж явж исэн Денис Шрудер маань GSV дээрээ бол бүх стат нь бүр навс унсан тий. За тэгээ Лүдор 654 удаа оруулснаар Larry Bird-ийг 3 шидэлтийн тоогоороо тэргүүлсэн байна. За тэгээ нэг хөлнөөсөө 3-аас шидэж байгаа тоогоор Lamelo бол 21 удаа оруулсан байна. 53 шидэж 21 удаа оруулсан. Тэгэхээр 40%-тэй LeBron James бол 5 шидэж 3 оруулсан, 60%-тэй байгаа байна. За тэгээ Stephen Curry ингэж хэлсэн байна. Намайг сагсан бөмбөгийн зүгээр л тийм дундаж багт байгааг зүгээр гэж бодож байгаа хүмүүс үнэхээр галзуу байна гэж хэлсэн байна. За тэгээ гих мэдчлээ иймэрхүү хэдэн хоног болж өнгөрлөө. Тэгээд энэ мэдээллүүдийг би Basketball Forever-с авдаг. Тэгээд та нар ч гэсэн одоо тэр пэйжийг дагаад бас үзвэл сонирхолтой статустуудыг харж болно. За тэгээд энэ хүртлүүцэнд баярлалаа. Лайк болон саббатараарай. Тэгээс миний Instagram-ыг дагуулаас баярлалаа л да. Бас тэг хүн чинь followers нөхөх тусмаа бас уран зориг авдаг. Тэр шиг би уран зориг аваад бичлэгээчсэн илүү гоё хийх юм болов уу те. Тэгээд лайк болон саб тэгээд болж өгвөл миний Instagram дээр Instagram-ыг дагаарай. За баярлалаа.